баяртай байна. Өнөөдөр бол түүх өдөр болж байна. За манай 70 цагт тот бол одоо өнөөдрийн байдлаар 35 мянган ард иргэдтэй болсон байна. За энэ бол одоо ирээдүйд бол 100 мянга 150 мянган хүн амтай хот болоход бол энэ станц бол онцгой үүрэг гүйцэтгэх юм аа. Тэгээ энэхүү одоо ажлыг бүх талуудад одоо маш их одоо баярлж байгаа хэлмээр ард иргэдийнхээ өмнөөс за 2023 оны 12 сард аймгийн иргэдийн хурлаас дэмжлэг авч уг ажил анх эхэлж ирсэн. 2024 оны 1 сард ажлын хэсэг байгуулагдаж за тухайн үед миний биес аймгийн засаг даргын орлогчоор ажиллаж ирсэн. Энэ ажлын хэсгийг ахлаж одоо эхлүүлж ирсэн. Монгол банктай уулз зохион байгуулж за энэ үнцэн Андреасын компани Мандал капиталтай бас уулз зохион байгуулж ингээ ажил эхэлж ирсэн. Өнөөдөр бараг 3 жилийн дараа ингээд анхныхаа арилжааг хийж одоо 150 тэрбум төгрөгийг Монгол улсын санхүүгийн зах зээл дээрээс босгож байгаа юм түүх өдөр болж байгаад 70 цагт хотын одоо захирагчийн хувьд бол маш их баяртай байна. Энэ бол ард иргэдэд ирээдүйд өсөн нэмэгдэх хүн амд за одоо бүх зүйлд бол одоо талархал илэрхийлмээр байна. Энэ бол маш ажил бүгдэлтэй одоо том зүйл болж байгаа маа.